За сайн байна уу та? Сайн байна. Та Төв аймгийн хөгжлийн онцлог гэж нэг ярилцлага өгсөн байсан. Одоо Сэлэнг, Дархан хоёрын онцлогийг та нэг минут яриад өгч чадах уу? За Дарханы хувьд бол төвийн бүс яг төвд нь байгаа. За. Дээрэс нь Улаанбаатар хотоос автозам төмөр зам, хойноосоо Сэлэнгээс автозам төмөр зам, баруун талаасаа Орхон аймгийн Эрдэнэ хотоос автозам төмөр зам байж байгаа. Ерөөсөө эн чинь тэгэхээр гурван талаасаа зам ирсэн зангилаа буюу одоо эдийн засгийн хэлээр хаб гэж байгаа. Тэгэхээр энэ дээр яг төв цэгэн байна. Тээвэр логистикийн төв, сервис бизнес. За тэгээд одоо хамгийн их ажлын байр нэмэн үлдэх шинжилгээ хөнгөн үйлдвэрийн салбарууд. За мөн одоо энэ өөрөө бүс нутаг хөдөө аж ахуйн бүс нутаг учраас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдгээр хүнийг боловсруулах үйлдвэрлэлүүд энэ хамгийн сайн бүс нутаг байна. Бид нар ингээл хөгжинэ гэж яриад байна. Тэгээд Дархан одоо бол бидний санаанд хүртэл болохгүй л байгаа шүү дээ. Энээс яг хөгжинэ гэж та юун дээр бодож бодоод байна? Юу нөөцлөх тийм? Би бол бүсчилсэн хөгжил яриад байгаа хамгийн түрүүнд энэ дээр нөгөө гурван аймаг нийлж байгаа. За дээрээс нь саяны миний хэлсэн энэ зангилаа хаб гэдэг зүйлийг бий болгож хөгжин. Бодлого нь тээвэр логистикийн буюу хөдөө аж ахуйн бус сумдаас ирсэн түүхий бүтээгдэхүүнүүдийг цуглуулад боловсруулалт хийгээд түгээд эндээс агаруул тийм. Дээрээс нь автозам төмөр замаас ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг боловсруулна. Улаанбаатар нөгөө тал талаас ирж байгаа энэ автозамуудаар гадаад улс оронтойгоо харьцсан. Тэгэхээр энэ бол нөгөө байршилын хамгийн сайн тооцоо. Дээрээс нь хотод эдүүдцээ хамгийн нэгт сүлж байна. Шууд өөрөө хөгжлийн хүнсэл болно гэж үзэж байна. За яг хоо ингээ болно гэж бодсон. Гэхдээ мэдээж энэ чинь бидний ихэнхдээ нэг төр мөр ингээл хийчихнэ гэдэг одоо яг хоёрын хөрөнгө оруулагчдын санал мандаа гараар үрж байгаа хүн байна уу? За яг төр чинь хоёрын бол жишээлбэл нэг компани байлаа гэж бодоход энэ саяны бодлогын миний ярьсан энэ тээвэр логистикийн төвийн одоо дид үтцийн асуудлыг шийдэж чадахгүй дангаараа. Тэгэхээр төр өөрөө стратеги төлөвлөгөөгөө гаргаад түүнийхээ дагуу хууль эрх зүйн орчнуудаа шийдээд яг хөтөлбөрүүдэд боловсруулад суур ундаам дид үтцийг хийж байгаа. Тэн дээр нь хувийн хвшлийнхэн тэрийг нь ашиглах байдлаар хөгжинэ. Ер нь төр хийх биш. Тийм байна. Төр бол өөрийнхөө хийх ёстой, мал хийх ёстой. Тэгэхээр яг одоо ингээд яг анхнаасаа хундаамаа тавих энэсэл баг хоёрын хвшлэн мэдлэлтэйгээ ярилцаад сонирхлын тиймэрхүү анхны шин тэмдэг байна уу ер нь? За яг ер нь бол манай дээр одоо нэг зүйл байгаа. Хит улс төрчөөд байгаа. Хин нэгэн юм уу аль нам хийжсэн юм болж тэр юмыг цааш нь явуулах уу эсвэл зогсоох уу гэдэг. Эсвэл тэрний хамгийн тод жишээ Батны арь шинэ цэцлэр. Энэ дээр Монгол Улсын ерөнхий төвчээр ажиллаж байсан Батболог манай хөдөө аж ахуйн сайдаар би дэд сайдаар ажиллаж буй гэсэн Батны арь шинэ цэцлэр гэж байгаа энэ том зогслоор 7000 ажлын байр бий болох энэ зогслорыг нөгөө эрх баригч хүчин гарч ирэл зогсоогоод бүр одоо ингээд унтраагаад байж байгаа жишээ. Тэгэхээр ийм бүтээн байгуулалтын түүхий эдийн салбар дээр бол ус төржиж болохгүй гэж бодож байна. Та Сэлэнгийн тухай нэг хатуу үйлээч. За Сэлэнг бол манай Монгол Улсын хоймор нутаг хойд хаалга байгаа. За тэгээд томоохон гол мөрнүүдийн айс хавийг дагсан газар тариаланы салбар хамгийн үржилшинтэй хөрс энд байна. Ус бол хангалттай байна. Тэгэхээр газар тариалангийн салбар. За дээрэс нь эрчимдсэн хөдөө аж ахуйн гол бүс нутаг энд хөгжих юм боломжтой. За дээрэс нь мэдээж Сэлэнг аймгийн нутагт томоохон уул уурхайн орд газрууд байна. Тэгэхээр үүнийг дагсан одоо бид нар нэмэн өвтөг шингэх хүнд үйлдвэрийн боловсруулалт салбарыг хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл дангаар нь гадаад орнуудын том гүрнүүдийн түүхий эдийн хавсраг бааз биш. Өөрсдөө ядаж анхан дунд шатны боловсруулалтыг хийгээд гаргавал бид нар 6-7 дахин их олох боломж байгаа. За Сэлэнг бол маш сайхан байгальтай юм учраас мэдээж энийг дагсан аялал жуулчлалын салбарыг бол хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Бид нар чи ингээд аймаг жишээлбэл сонгуулиач гэсэн бид нар өөрсдөө ингээд 3 аймаг ингээд нэг групп болчихлоо шүү дээ. Тэгэхээр нөгөө бүсчилсэн хөгжил гэх юм уу 3 аймаг ингээд групп болоод дундаасаа ингээд гişүүд нь гарах юм бол энэний давуу тал нь юу байх вэ? За ер нь бол яг энэ 3 аймаг чинь гуруула Сэлэнг төв Дархан гэж байгаа боловч аймагуудад хуваагдсан болохоос биш газар нутаг буюу хөрш шороо, гол мөрөн, хүн амын эрхэлдэг бизнес центрүүд бүгд адилхан ойролцоо. Тэгэхээр нэг тийм жалгад овны үзэл гэж яриад байгаа. Одоо юу гэх юм нэг аймгийн төлөө 3 гишүүн ажиллах нь арай цөөхөн санагдаж байна. Тэгэхээр энийгээ бүс нутаг болгоод олон гишүүн энэ бүс нутгийн төлөө ажиллах юм бол арай одоо анхаарал тавих шийдвэр гаргах боломж нь нэмэгдэнэ л гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын бодлого, их хурлын сонгуулийн ч гэсэн бодлогын гэсэн бүсчилсэн хөгжлийн бодлого руу явж байгаа учраас одоо энэ рүү бид нар орохоос гарахгүй л гэж бодож байна.
За баярлалаа.